бодлого бодох контенттэй бүгдээр 17 дугаар бодлогоор үргэлжлүүлье. 0.2 кг мастай бөмбөгийг 45 м-ээс чөлөөтэй унгав бөмбөг газартай 0.1 секунд хугацаанд харилцан үйлчлэлдсэн бөгөөд газраас хойш 20 м өндөрт эргэж гарчээ. Газраас бөмбөгт үйлчлэх хүчний импульсыг бол газраас бөмбөгт үйлчлэх дундч хүчийг олоо гэсэн байна. Тухайн бөмбөг маань ингээд газарт энэ бууж ирнэ. Тэгэнгүүт энэ чинь доошоо газарт хүрэх үеийн хурдтай болно. Буцаад бөмбөг маань ойсон байна. Тэр ойлтын анхны хурдыг нь бүгдээрээ V' энэ эцсийн хурдыг V гээ. Энэ дээр бүгдээрээ хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах хуулийг бичиж яг энэ системд гэсэн үг. Энэ хэсэгт энд P1, энд P2 хөдөлгөөний тоо хэмжээтэй гэвэл P1 нь M-ийг үржих нь V болно. Харин P2 маань M-ийг үржих нь V' болно. Гэхдээ хурдууд нь өөр өөр байгааг анзаараарай. Энэ дээр доошоо байна, энэ дээр дээшээ байна. Тийм учраас аль нэг нь хасах байх нь энэ удаад доошоо байгаа P1 маань өөрөө хасах утгатай гарна. Хурдуудыг нь олъё. 2-1 M V квадрат тэнцүү mg h-ыг нь 45 м өндөр гэдэг өгчихсөн байна. Энэ дээрээс хурд нь хэд гарах вэ гэвэл 2g h гарах нь байна. 2-ыг 45 м 930 м/сек гарах нь байна. V' хурдыг олъё. За V' хурдыг бүгдээр яаж болж болно? Эцсийн хурдны квадрат. За тэрийг эцсийн хурд 1g V'-ийн квадрат хасах нь 2g h' нь 20 м өндрөө гэдэг өгчихсөн байна. Хаана байна? Энд өгсөн байна. 20 м өндөрт гараад эцсийн хурд нь тэг болсон. Тийм учраас энэ маань тэг болно. Энэ дээрээс бүгдээрээ V'-ийг олж болж байна. 2-ыг үржих нь 10, үржих нь 20 м. Энийг язгуурдаар хийх юм бол V' нь 20 м/секунд гарах нэ. P2-ыг P1-тэй бүгдээрээ олж болж байна. P1 гэдэг бол хасах тэмдгийн тавьчийг хасах 0.2-ыг үржих нь 30. Энэ дээрээс хасах 6 кг м/секунд гарах нь байна. P2 нь хэд гарах вэ гэвэл нэмэх 0.2-ыг үржих нь 20. Энэ дээрээс 4 кг м/секунд гарах нэ. Дельта P бол энэ дээрээс дельта P гэдэг нь P2-оос P1 P2 нь 4 юм байна. Нөгөөх нь хасах 6 нийтдээ 10 кг м/секунд гарах нэ. Газраас бөмбөгт үйлчлэх дундаж хүчийг хэрхэн яаж олох вэ гэвэл энийг энэ одоо дельта P бүгдээрээ хугацаанд хаваагаад олж дельта P нь 10 гарсан 0.1 энэ дээрээс 100 ньютон хүчээр үйлчлэх нэ. 18 бид үйлчлэх хүч хугацаанаас хамаарах графикийг зурагт үзүүлсэн байна. Хугацааны 0-20 секунд завсарт биеийн хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг бүгдээрээ олох нь байна. Хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт нь FT графикаар хашигдсан тэр талбай байх болно. Энэ талбай гэсэн үг. Энэ талбай хэд вэ? 20. Энэ талбай хэд вэ? Хасах 10 юм байна. Ингээд 20-оос хасах нь 10 болчлоо. 20 дээр нэмэх нь хасах 10 буюу 20-оос хасах нь 10 кг м/секунд. Тэгвэл энэ талбай нь хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг өгдөө шүү. Хөдөлгөөний тоо хэмжээ биш. 19 дахь бодлого 2 кг мастай 10 м/секунд анхны хурдтай байсан бид үйлчлэх хүч хугацаанаас хамаарах графикийг зурагт үзүүлсэн байна. Энэ 5-ын тоо, энэ 10-ын тоо харагдахгүй байж магадгүй. Ингээд 2, 4, 6 байгаа энд. 6 секунд хугацааны дараа биеийн хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ? Анхандаа ямар хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан? 2-ыг үржих нь 10 байсан. Ингээд 20 кг м/секунд хөдөлгөөний тоо хэмжээтэй байсан. Дараа нь дельта P-г нь бүгдээрээ FT-гээс олж болж байна. За дельта P гэж юу вэ? Дельта P гэдэг чинь эцсийн хөдөлгөөний тоо хэмжээнээс анхны хөдөлгөөний тоо хэмжээг хассантай тэнцэнэ. Ингээд эцсийн хөдөлгөөний тоо хэмжээ маань дельта P дээр P0-ыг нэмсэнтэй тэнцэх нь байна. Окей, P0-ыг олцсон дельта P бүгдээрээ хаанаас олох вэ гэхээр өмнөх бодлого дээр шиг энэ доод талын хашигдсан талбайгаар бүгдээрээ олчжуулна. Тэр маань 20, 2, 5 энэ 10 болох нь нийтдээ 30 болох нь байна. Дельта P маань 30, P0 маань 20 нийтдээ 50 кг м/секунд гарах нэ. 20 дугаар бодлогыг бодъё. Хэвтээ гөлгөр хавтгай дээрх 6 кг мастай бие тесэрч 2 хэсэгт хуваагдав. 2 кг мастай хэсэг зүүн гар тийш 10 м/секунд хурдтай шидэгдсэн бол үлдсэн хэсгийн хурдыг олооч гэсэн байна. Энэ дээр зүүн болон баруун энийг эргээр авчи, энийг нь сөргөөр авчи бүгдээрээ. Зүүн гар тийш бол сөрг, энэ нь эерэг байх. авъя. Анхандаа 2 дээр нэмэх нь 4 кг мастай бие маань хөдөлгөөнгүй байсан, тэг байсан. Гэтэл юу болсон бэ гэсэн чинь
тесрээд 2 хуваагдаад нэг нь хасах 2-ыг үржих нь 10 м/сек хурдтай зүүн гар тийшээгээ нөгөөх нь 4-ийг үржих нь v хурдтай баруун гар тийшээгээ хөдөлсөн байх нь ингээд 4v тэнцүү 20 v гэдэг бол энэ дээрээс 5 м/сек эрг гарч байгаа учраас эрг гэж үзэж байгаа баруун гар тийшээгээ хөдлөх нэ. 21 30 кг мастай дугуй тэшүүртэй хүүхэд 1 кг мастай бөмбөгийг хэвтээ чигт 6 м/сек хурдтай шидсэн байна. Хүүхдэд үйлчлэх хүчний импульсыг бүгдээр олъё. Дугуй тэшүүртэй хүүхэд анхандаа хөдөлгөөнгүй байсан гэж үзэх юм бол энэ тэг болно. Түүний дараа 1 кг мастай бөмбөгийг хэвтээ чигт 6 м/сек хурдтай шидсэн байна. Түүний дараачаар хүүхдийн массыг бүгдээр m гэх юм бол m-ийг үржих нь хүүхэд аль нэг тийшээгээ тодорхой хурдтай хөдлөх нь ойлгомжтой. За энд юу болоод байна гэхээр энд нэг юм тэшүүртэй хүүхэд зогсож байсан гэж бодчих бүгдээрээ. Энэ хүүхэд бөмбөгийг ийшээгээ шидсэн. Энэ бөмбөгний масс ийшээгээ 6 м/сек хурдтай шидсэн гэж бодчих. Хүүхэд хаашаа хөдлөх вэ гэхээр буцаад эсрэг тийшээгээ хөдлөнө. Хүүхдийн массыг бүгдээрээ том m-ээр тэмдэглэчихье. Тэгээд тэр хөдлөх хурдыг v гэд бүгдээрээ тэмдэглэчихье. Энд хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах учиртай. Анхандаа ямар нэгэн зүйл болоогүй байсан учраас хөдлөөгүй байсан учраас тэг гэд үзэж байгаа. Ингээд mv гэдэг бол хэдтэй тэнцэх v гэсэн чинь хасах 6-тай тэнцэж чинь. За v-г бүгдээрээ энэ дээрээс олж чинь v гэдэг бол 6-г хуваах нь 30 кг байсан. Хасах 5.1 0.2 м/сек хурдтай хасах гэж үзэж байгаа зүүн гар тийшээ хөдлөх нь. Хүүхдэд үйлчлэх хүчний импульсыг яаж олох вэ гэвэл дельта p тэнцүү I гэж олно гэсэн үг. Энэ нь хүүхдэд үйлчлэх 2 дугаар хүчний импульс, анхны хүчний импульс анхандаа ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгүй байсан учраас импульс нь тэг байна. Хоёрт нь гэх юм бол түүний хурд нь m-ийг үржих нь v, тэр нь хасах 6 байх нэ кг м/сек. 22 дугаар бодлого 4 кг масстай бие тесэрч 1 кг ба 3 кг масстай 2 хэсэг болон задарсан юм байна. Тесрэлтийн өмнөхөн би ямар хурдтай хөдөлж байсан бэ? Тесрэгээс өмнө би m1 дээр нэмэх нь m2 буюу 1 дээр нэмэх нь 3 тэнцүү 4 кг масстай байсан. Хурдыг нь v гэчи. Тесэрсний дараа 1 кг масстай бие нь зүүн гар тийшээгээ тэрийг хасах гээ 6 м/сек хурдтай хөдөлж байгаа. Нэмэх нь m2 масстай бие тэр маань 3 үржих нь 6 ийм хурдтай хөдөлж байгаа. Энэ дээрээс бүгдээр 4v тэнцүү хасах 6 нэмэх нь 18 тэнцүү 12 ингээд 3 м/сек хурдтай хөдөлж байжээ. Нэмэх гарч ийна гэдэг чинь одоо эрг гэж үзэж байгаа зүүнээр тэмдэглэсэн ийшээ хөдөлж байна гэсэн үг. Баруун нэг бол ингээд сөрөг тэмдэгтээ авсан. 23 дугаар бодлого газартай харьцангуй 4 м/сек хурдтай хөдлөх 25 кг масстай тэрэгцэр 25 кг дээр 30 кг масстай хүүхэд зогсно. Хүүхэд газартай харьцангуй 6 м/сек хурдтайгаар тэрэгцэрийн хөдөлгөөний эсрэг чиглэлд үсэрвэл тэрэгцэрийн эцсийн хурд ямар байх вэ гэж асуусан байна. Энэ ихний нөхцөл. Энэ бол ингээд бүхлээрээ дараагийн нөхцөл. Энэ хоёрт хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдаж байх учиртай. Анхандаа 30 дээр нэмэх нь 25 гэдэг нийт масс зүүн гар тийшээгээ хасах чиглэл түүнийг ямар хурдтай хөдөлж ирсэн? 4 гэдэг хурдтай хөдөлж ирсэн. Ийм хөдөлгөөний тоо хэмжээ байсан байж. Эцэс сүултээ юу болсон бэ гэсэн чинь эцэс сүултээ хүүхэд үсэрсэн байна. Хүүхдийн масс нь 30 кг 6 м/сек. Тэр нь баруун гар тийшээгээ учраас нэмэх 6 хасах нь 25 кг үржих нь v' бүгдээр олгож байгаа. За энэ дээрээс бүгдээр олъё 55 4-өөр жүүл 220 хасах. Энэ бол ингээд 180 орчиж байгаа юм байна. Ингээ 25v' маань 180 дээр 220-ыг нэм 300 400 гарах нь байна. v' гэдэг бол 400 хуваах нь 25. За хэд гарах вэ? 104 16 м/сек хурдтай хөдлөх нэ гэсэн санааг энд илэрхийлнэ. Түүний дараачаар мөсөн дээр 30 кг масстай урт банз байсан юм байна. 40 кг масстай хүүхэд банзыг нэг үзрээс эхлэн алхаж эхлээд 2 секунд хугацааны дараа 1.2 м/сек хурдтай болжээ. Банзны хурдыг бол хүүхэд банзанд ямар хүчээр үйлчлэх вэ гэсэн байна. За тэгвэл банзны хурдыг хэрхэн яаж олох вэ? 40 кг масс нь алхаж эхлээд тодорхой хурдтай болсон байна. 1.2 м/сек хурдтай болоод ийм хэмжээний хөдөлгөөний тоо хэмжээтэй болсон байна. Тэгвэл энэ хөдөлгөөний тоо хэмжээ банзны хувьд ч гэсэн биелэх хүчтэй тэр нь 30-ыг үржих нь банзны хурдыг нь v гэж бүгдээрээ v гэдэг бол 4.8 4.8-ыг 3 дугаарсантай тэнцэнэ. Окей. За тэгвэл энэ гарах үйл 1.8
6 метр секунд. Банзны хурд нь хаашаагаар 1.6 байх вэ гэхээр хүүхдийн хөдөлгөөний эсрэг чиглэл буюу E шиг энэ хурд нь 1.6 метр секунд гэж олдох нэ. Хүүхэд банзанд ямар хүчээр үйлчлэх вэ? Хүүхэд банзанд үйлчлэх дундаж хүч нь дельта P хуваах нь хугацааг нь 2 секунд гэж өгсөн байна. Хүүхдийн дельта P болъё. Эцэс сүултээ энэ байна. 40-ийг үржих нь 1.2 буюу 48 кг метр секунд хөдөлгөөний тоо хэмжээтэй болсон. Анхандаа зогсож байсан гэвэл анхных нь хөдөлгөөнийхэн тоо хэмжээ тэг гэсэн. Ингээд дельта P маань 48 гарах нь байна. Килограмм метр секунд 48-ыг цөмөөрөө хэд тугаах вэ гэвэл 2 секундэд тугаана. Ингээд 24 ньютон хүчээр дундаж хүчээр шүү үйлчилж байх нэ. 25 дугаар бодлого 10 м/с хурдтай хөдлөх 2 кг мастай модон тайрцыг чиглэн ирсэн сумны хурд 100 м/с ба 0.1 кг мастай сум банзыг нэвтэлж 80 м/с хурдтай гарав тайрцын эцсийн хурдыг олоо гэсэн юм. Тэгвэл энэ сумны дельта P буюу хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг нь олъё. Энэ өөрчлөлтөө хэн даваачиж тушааж өгөх вэ гэвэл тухайн тайрдаст тушааж өгнө. P2-оос хасах нь P1. Энийг 2 дугаар нөхцөлгий, энийг 1 дугаар нөхцөлгий. P2 M-ийг үржих нь V. 0.1-ийг үржих нь 80. Хасах нь 0.1-ийг үржих нь хэдэн 100. Ийм байна. Ингээд энэ хоёрын хооронд нь хасаад үзье. 8-аас хасах нь 10 гэсэн үг. Хасах 2 кг метр секунд байх нэ. Дараа нь энэ хасах 2 дельта P маань хэний хувьд бас биелэх вэ гэхээр энэ тайрцын хувьд ч гэсэн биелнэ. Тайрцын 2 дугаар хөдөлгөөний тоо хэмжээг нь P2 штрих гээ. Анхны хөдөлгөөний тоо хэмжээг нь P1 штрих гээ бүгдээрээ. Ингээд P2 штрихийг олвол P1 дээр нэмэх нь дельта P гэсэн үг. Окей. За тушааж байгаа учраас би энэ хасах 2 кг метр секундыг нэмэхээр нь аваад нэмж өгнө гэсэн үг. За P1 нь өөрөө юу болох вэ гэсэн чинь 2-ыг үржих нь 10. Ийм хөдөлгөөний тоо хэмжээтэй анхандаа хөдөлж байсан. Энэ дээр нэмэгдээд ороод ирсэн. Тэр маань 2 кг метр секунд буюу 22 кг метр секунд байх нэ. 22 кг метр секунд болоод ихссэн бол хурд нь яаж ихсэх вэ гэдгийг олъё. Бүгдээрээ тэр нь P2 штрих тэнцүү массыг үржих нь хурд 2 штрих гэж. За энэ бодчих. Хурд 2 штрих гэдэг бол P2 штрихийг хуваах нь масс бүлгөө. Ингээд бүгдээрээ харъя. P2 штрих маань 22, өнөөх нь 2, ингээд 11 метр секунд хурдтай болсон байх нь. Данжуулж. Дельта P. 26 дугаар бодлого 75 кг мастай анчин 5 кг мастай буугаар галлав 40 г мастай сум бууны хошууг 500 м/с хурдтай орхин гарсан бол аад нь бууг мөрөндөө тулгалгүй сул чөлөөтэй барьж буутсан бол бууны тэрэх хүчийг олоо гэж байна. А-гийн энэ нөхцөлд ерөөсөө энэ сум болон буу хоёр л харилцан үйлчлэлцнэ гэдээ бүгдээрээ бодох хэрэгтэй. Сул чөлөөтэй. Тэгэхээр энэ бол бууны масс байх нь 5 кг, энэ сумны масс байх нь 40 г буюу 40-ийг үржих нь 10-ийн хасах 3 зэрэг килограмм. Энэ буу, энэ сум. Ингээд энэ дээр хөдөлгөөний тоо хэмжээ хадгалагдах байлаа. Чи анхандаа ямар нэгэн байдлаар би галлаагүй байсан, тэг байсан. Дараа нь юу болсон бэ гэсэн чинь сум баруун гар тийшээгээ 500 м/с хурдтайгаар авчихсан. 40-ийг үржих нь 10-ийн хасах 3 үржих нь 500 м/с. Нэмэх нь буу хоошоогоо тэрх нь ойлгомжтой. Гэхдээ нэмэхээр авчи 5 кг өөрөөр гэсэн тийрэлтийн хурд байх нь. Ингээд 5v тэнцүү хасах. За энэ гарах үйл 0.5 20 гарах юм байна. V гэдэг маань энэ дээрээс хасах 4 м/с гарах нэ. Хасах гарна гэдэг маань буу хасах гэж үзэж байгаа хоошоогоо чиглэлд тийрнэ. Хүн рүү ингээд тийрх нь. За түүний дараачаар энэ бол А нь байлаа. Б-д нь юуг асуусан бэ? Бууг мөрөндөө сайтар тулгаж буутсан бол бууны тэрэх хурдыг олоо. Мөрөндөө тулгана гэдэг байна. Буу байна. Энэ ингээ хүн байна. Буу болон хүнийг хооронд нэмсэн нэг юм том масс болчлоо. Энэ том массаас жижиг масс гараад явж байна гэдээ бүгдээрээ ойлгоё. Энэ буу, энэ хүн. Ингээд буу болон хүний нийт масс нь хэд байх вэ гэвэл 5 дээр нэмэх нь 75 буюу 80 кг байх нь байна. 80 кг маань хоошоогоо V штрих хурдтай тэрэгдэн энэ урагшаага 500 м/с хурдтай гараад явж байгаа шүү. За энийг бүгдээрээ одоо үржүүлье.
80 кг-ыг үржих нь V' хасах нэмэх нь 500 үржих нь 40-ыг үржих нь 10-ын хасах 3 тэнцүү тэг анхандаа ямар нэгэн байдлаар хөдөлгөөн байхгүйсэн гэж үзээд сум байна хөдлөхгүй байгаа тийм ээ. За тэр утгаараа бүгдээрээ V' үржих нь 80 тэнцүү дахиад л энэ маань хэд гарах вэ гэвэл 20 гарна. V' 20-ыг хуваах нь 80 4-ний 1 тэг 125 м/сек гарах нэ.